Сайн бацгаана уу? Про подкастын 176 дахь дугаар эхлэж байна. Энэ удаагийн зочин Багнуур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батцэг оролцож байна. Бид онлайнаар холбогдож, орчиндоо аюул учруулж болох үйс амьтныг зохих хамгаалтгүй байлгах энэ гэмт хэрэг зөрчлийн талаар ярилцах болно. Өдрийн мэнд хүргэе. За сайн бацгаана уу? Танд болон энэхүү подкастыг сонсож байгаа сонсогч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр орчиндоо аюул учруулж болох үйс амьтныг зохих хамгаалтгүй байлгах гэд энэ гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт юу ямар байдаг вэ? Орчиндоо аюул учруулж болох үйс амьтан гэж юу ямар амьтдыг хэлдэг юм бэ? Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу? За Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 9-р сарын байдлаар орчиндоо аюул учруулж болох амьтны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвэр хохирол учруулсан гэмт хэрэг хүний эрүүл мэндэд хөнгө хохирол учруулсан зөрчил 9 үйлдэгдсэн байна. За юуны өмнө подкаст сонсож байгаа хүмүүстээ орчиндоо аюул учруулж болох амьтанд ямар амьтаа хамаарч болох талаар ойлголтыг өгөх зөв байх. Энгийн үгээр хэлбэл эргэн та ямар нэгэн амьтныг гэр бүлийнхаа нэг гишүүн гэж үзэн тухайн амьтныг тэжээх, өсгөх, асрах, хамгаалах энэ үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн амьтан энэ ойлголтод хамаарахаар байгаа. Улсын их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэрийн тэжээр амьтны тухай хуулийг баталсан үүнд ашиг олох зорилгоос бусдаар гишүүсэн хүнтэй хамт амьдрах боломжтой амьтан мөн гашуусан зэрлэг амьтныг ойлгоно гэж ерхий байдлаар томьёолсон байгаа. За орчиндоо аюул учруулах үйс энэ амьтны талаар ярихад саяхан батлагдсан гэрийн тэжээр амьтны тухай хууль яригдах ёстой байх тийм ээ. Тэгэхээр энэ хуулийн дагуу энэ нохой муурны асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг бас нэмэгдүүлж өгсөн байгаа шүү дээ. Энэ талаар бас тайлбарлаж өгөхгүй юу? Ямар үүрэг хариуцлагуудыг тусгаж өгсөн байдаг вэ? За ердийн үгээр бол гэрийн тэжээр амьтны эзэн гэдэг тийм ээ. Гэтэл энэ тэжээр амьтны тухай хуульд бол асран хамгаалагч гэдэг нэр томьёог оруулж өгсөн байгаа. За үүнээс гадна түр харагч гэсэн нэр томьёо шинээр хуульчлагдсан. За хэн асран хамгаалагч байх эрхтэй вэ гэхээр 18 наснд хүрсэн их зүйн чадамжтай тухайн гэрийн тэжээлийн амьтныг хоол орон байраар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах орлогын их усвартай. За мөн нохой муурыг бол чип зүгэлгэж харьяа өөрийн амьдардаг оршин суух хороонд бол бүртгүүлсэн. За мөн нохой муурыг асрах сургалтанд хамрагдсан иргэн бол асран хамгаалагч гэдэг нэр томьёонд хамаарахаар байгаа. Тухайн гэрийн тэжээр амьтныг өөрийн хараа хяналтанд байлгаж байгаа асран хамгаалагчаас бусад хүнийг бол түр харагч гэж ойлгохоор байгаа. За энэ хуулийн 9-р зүйлд асран хамгаалагч түр харагч нарын үүргийг хуульчилж өгсөн. Үүнээс гол хүмүүсийн мэдчээвэл зохиох үүргүүдийн талаар хэлж өгье. Орчиндоо аюул учруулж болох амьтныг олон нийтийн газар давж зочихдоо тухайн амьтны төрөл биеийн хэлбэр тохирсон үзүүж хошуувж цүнх хөтөлгөө зэрэг зорилтын хэрэгсэлтэй авч явах үүрэгтэй. За мөн гэрийн тэжээвэл амьтан бусдын амнаас эрүүл мэнд эрх чөлөөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах. За мөн гэрийн тэжээмэл амьтныг ашиглан хүн болон амьтныг айлган сүрдүүлэхгүй байх. За мөн гэрийн тэжээмэл амьтныг орон сууц болон хашаанаас хараа хяналтгүйгээр гаргахгүй байх. За мөн тухайн орчинд өөр амьтан орох нөхцөлийг бүрдүүлэхгүй байх. За гэсэн ерхий үүргийг бол хулчилж өгсөн. За үүнээс гадна нохой муур тэжээгч хүмүүст хүлээх үүрэг гэж бий. Тухайлбал нохой мууранд чип суулгаж өөрийн оршин суух хороонд бүртгүүлэх. За мөн нохой мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх. Мөн нохой муурны хүзүүч болон цээжвчэнд асран хамгаалагчтай холбогдох, мэдээлэл бүхийг хайз байршуулах. За мөн гэрийн тэжээмэл амьтныг сургуулийн орчин болон цэцэрлэгийн орчин, хүүхдийн толгойн талбайд бол салхилуулахгүй байх. За мөн гэр хороол болон амны орон сууц цуслангийн хашаанд нохойг уяах тохиолдолд зориултыг үзүүч мөн
зориултын одоо уяагаар гүйлгээ уяаг бол ашиглаж уяах ийм үүрэгтэй байгаа. Тэгэхээр хууль зааснаар маш олон үүрэг хариуцлагыг тусгаж өгсөн байх шүү дээ. Гэтэл энэ нохой муур болон энэ гэрийн тэжээл амьтдыг зохих хамгаалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд бас хөнгөн болон хүнд хохирол учруулах гэмтэрэг зөрчлүүд нэлээд гардаг байгаа шүү дээ. Энэ тохиолдолд ер нь хуулийн ямар хариуцлага хүлээлгдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юу? Эрэг хуулийн тусгай ангийн 2015 дугаар зүйлд орчиндөө аюул учруулж болох амьтныг зохих хамгаалтгүй байлгах гэсэн гэмтрийг хуульч өгсөн. За энэ гэмт хэргийн субъект бол дээр дурдсанчлан хасран хамгаалагч болон түр харагч нар байгаа. За цогох хамгаалтгүй байлгасны улмаас гэдгийг бол энгийн үгээр тайлбарж хэлбэл сая миний дурдсан үүрэг буюу тухайн гэрийн тэжээмэл амьтныг олон нийтийн газар авч явахдаа хошуувч, зориултыг хүзүүвч уяаг бол хэрэглэх үүргээ. За мөн тухайн амьтныг олон нийтийн газарт авч явахдаа өөрийн хараа хяналтанд байлах үүргээ биелүүлэхгүйгээс аюулгүй байдал зөрчигдсөн энэ эс үйлдэхгүй улмаас тухайн амьтан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд бол гэмтрийн шинжийг хангахаар байгаа. Орчиндөө аюул учруулж болох амьтны үйлдэл улмаас хүний эрүүл мэндэд хүндөвдөр хохирол учруулсан тохиолдолд тухайн амьтны эзэнд 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг нийт зүйтэй ажил хийлгэхээ бол оногдуулах эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зочих эрхийг хязгаарлах ял оногдуулах санкцтай байгаа. Хэрвээ тухайн амьтны үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хүний амнаас хохирсон тохиолдолд 5401-ээс 27001-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар 20 хайл оногдуулах санкцтай. За тухайн амьтны үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж тухайн амьтны эзэнд 101 буюу 100,000 төгрөгөөр торгох шийдвэр оногдуулах санкцтай байна. Гэмтлийн зэргийг ер нь хэрхэн яаж тогтоод юм бэ? Хүнд хөнгөн гэмтлээсээ шалтгаалаад хүлээлгэх хариуцлага ч гэсэндээ ондоо байдаг юм шиг байна, тийм ээ? Эргэн хүн орчиндөө аюул учруулж болох амьтны үйлдлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд тухайн хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг бүхий эмч мэргэжилтэй шинжээч хүн дүгнэлт гаргадаг. За дүгнэлт гаргахдаа тухайн иргэнийг биеэр үзэж бид буй гэмтэлт нь зэрэг тогтооно. За энэ зэргийг бол хохирлын зэрэг тогтоох журамд заасан шинжүүдэд үндэслэн гаргадаг. Тухайлбал амь насанд аюултай байх, учирсан гэмтлийн хугацаа, гэмтлийн улмаас үүссэн үлдэц, хөдөлмөрийн чадвар алдалт гэсэн энэ дөрвөн шинжэд үндэслэж гаргадаг. Гэмтэл түүнээс үүссэн үлдэц бие эрхтний үйл ажиллагааны хямрал нь 4-7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан. За мөн хөдөлмөрийн чадвар алдалт бага буюу 5-аас 10% байгаа тохиолдолд бол хөнгөн гэж үзнэ. За гэмтэл түүний үлдэц бие эрхтний үйл ажиллагаанд учруулсан хямрал нь 4-7 хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан. За хөдөлмөрийн чадвар алдалт үлэмж их буюу 15-аас 35% тогтон хөдөлмөрийн чадварыг алдагдуулсан тохиолдолд хүндөвдөр гэж үзнэ. За тухайн гэмтэл нь амь насанд аюултай үлдэц хор уршиг гэгтэй тохиолдолд бол хүнд зэргийн гэмтэл гэж үзнэ. Ер нь нийтийн эзэмшлийн зам талбайд ч юм уу гудамж талбайд зорчихдоо хэн нэгний одоо нохоонд хазуулсан тэгээд гэмтэл авсан тохиолдолд тухайн хохирогч хаана хамгийн түрүүнд хандах ёстой байдаг юм бэ? Энэ талаар мэдээллийг подкастын төгсгөлд өгөхгүй юу? За орчиндөө аюул учруулж болох амьтны үйлдлийн улмаас иргэн хүн хохирсон тохиолдолд хамгийн ихэнд яаралтай тусламжийн 103 утсанд дуудлага өгөх, эсвэл өөрт ойр байгаа болон өөрийн байнга оршин суух харьяа дүүргийн нэгдсэн эмнэлэгтээр очичвол эмнэлгийн тусламж үйлчилгээг авах ёстой. За үүний дараа цатаагийн байгууллагын 102 утсанд болон өөрийн оршин суугаа хаягийн цатаагийн газар хэлтэст биеэр болон бичгээр эсвэл факсаар гомдол гаргах хэрэгтэй. Үүний дараа гомдлыг шалгах шатанд бол хогчоор тогтоогдсон хогчийн мэдүүлэг өгч шинжээчд биеэр үзүүлж өөрт очирсан хохирлын үнэлгээг бол гаргуулах ёстой. За хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт
прокурорын хяналтын шат болон шүүхийн шатанд бол тухайн хохирлын улмаас үүссэн хор өшөө буюу ажилгүй байсан цалин за мөн түүнтэй адилтгах орлого хөдөлмөрийн хөлсийг хөлс за мөн цаашид тухайн учирсан хохиролтой холбогдуулан хийгдэх эмчилгээний зардлыг бол нотлох хоромтой бүрдүүлэн иргэний хуулийн 497-ийн 1 510-ийн 1 500 нэгдүгээр зүйлс заасны дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх хэрэгтэй. Багнуур дүүргээс бидэнтэй холбогдож подкастт оролцсон танд баярлалаа. За танд болон подкаст сонсогч нартаа баярлалаа. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд хэрэглээрэй.